Та урд өмнө нь эрэгтэй хүн яагаад хөхний төвчтэй байдаг юм болоо гэж бодож үзсэн үү? Том, жижиг, үстэй, өсгүүгээ янз янзын жижигхэн хөхний толгой ирчүүд байдгийг харсан л баг. Тэгвэл энэ удаад бид танд яагаад эрэгтэй хүнд хөхний төвч байдаг вэ? Юунд эрэгтэй вэ? Зэрэг түүний үүрэг ач холбогдлын учир шалтгааныг олон талаас тайлбарлах хичээлээ. Эхлээд хөхний төвчийн биологийн гарал үүслийн талаар ярилцъя. Нэгдүгээр үндсэн үүсэл буюу эмбрионы хөгжлийн үе юм. Эрэгтэй хүний хөхний товч нь эхийн хэвлэл бүрэлдэхэд эмбрионы хөгжлийн явцтай холбоотой байдаг. Хүний биеийн үндсэн бүтэц нь бүрэлдэж эхлэх үед эмбрион RM бэлгийн шинжийг агуулдаг. Энэ үе шатанд хөхний булчирхай болон товчны бүтэц бүрэлдэн бий болдог. Гэвч дараагийн хөгжлийн шатанд тестостерон дааврын нөлөөгөөр эрэгтэй эмэгтэй гэж ялгарн хөгждөг. Товчоор хэлэх юм бол эрэгтэй хүний хөхний товч нь хүн бий болох үед ихэнх үед нь бэлгийн шинж тэмдгийг агуулаагүй биологийн хөгжлийн үлдэгдэл юм байна. Тэгвэл хөхний товч байх хэрэгтэй юу гэдэг талаар ярилцъя. Яагаад хүүхэд өгүүлж болохгүй гэж? Ээж нь төрүүлээд аав нь хөхөө өгүүлж байна төцөлөд үзтээ. Эмэгтэй хүний хөхний товч нь биологийн хамгийн өвөрмөц гайхалтай зэвсгээ. Эмэгтэй хүний хөхний товч хүүхдийг хооллох хамгийн чухал хэрэгсэл бөгөөд хөхний булчирхайг идэвхжүүлэх, сексийн дур ханамжийг нэмэгдүүлэх гэд тооцвол маш олон үүрэгтэй. Харин эрэгтэй хүнд ийм үүрэг байхгүй. Тэглээгээд огт хэрэггүй зүйл гэж бас бодохоор үгүй юм аа. Эрэгтэй хүний хөхний товч нь мэдрэлийн эсвүүдээр баялаг байдаг тул мэдрэхүүн үүрэг гүйцэтгэж болно. Зарим судалгаагаар эрэгтэй хүнд хөхний товч нь бэлгийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд туслах боломжтой гэж үздэг байна. Эрэгтэй хүний хөхний товч бас өвддөг. Эрэгтэй хүн чинь бас хүн шүү дээ. Эмэгтэйчүүдийн хөхний өрөвсөл түүнээс улбаалж үүссэн хөхний хорт авдаг зэрэг гэд аимшигтэй зүйлс маш их бий. Гэтэл мөрчүүд маань хөхний зарим асуудлыг туулдаг гин шүү. Тэдэнд хөхний товчийн эмгэг хөхний эдийн хэмжээ томрох зэрэг асуудал үүсч болдог гин. Ямар ч хэрэггүй юм шиг зүйлд нь яагаад ингэж асуудал үүсэж байдаг вэ гэж та бодож магадгүй. Ийм төрлийн өвчин эмгэг нь эрэгтэй хүний бие махбодод өөрчлөлт явагдаж байгааг илтгэх нэг том дохио болдог байна. Хэрв та эрэгтэй бол таны хөхний товч үе өвдөж байвал та эмчид үзүүлэхэд гэмгүй байх нэ. Эрэгтэй хүний хөхний товчийн нийгэмд эзлэх байр суурийн талаар сонирхолтой баримт өрдөө. Эрэгтэй хүний хөхний товч нь соёл иргэншлийн турш эр зэрэг хүч чадлын бэлэг тэмдэг байсаар иржээ. Эртний Грекийн зарим соёлд том хөхний толгойтой ирчүүд чалах сайтад тооцогдож хамгийн том хөхний товчтой эрэгдэг шалруулдаг байж. Тэр үед та байсан бол тус тэмцээнд төрүүлэх байсан уу? Юу гэж бодож байна? Эрэгтэйчүүдийн хөхний товчноос нь олж гадуурхах явдал байсан гэдэг та итгэх үү? Зарим мухар сүсгт автсан балер эртний соёл иргэншилд эрэгтэй хүмүүс өөрсдийнхөө хөхний товчийг тайрч хайдаг байсан байна. Өөрсдөө зөрөгтэй гэдгийг нотолж харуулах гэж тэр шүү дээ. Хөөх юм. Тэгж өөрийгөө зоох хэмжээний соёл иргэншилд төрөөгүүд баярлах юм. Энэ хүртэл сонсон танд баярлалаа. Одоо бүр сонирхолтой сэдвийн талаар ярилцъя. Бэлгийн мэдрэмж ба хөхний товч. Эрэгтэй хүний хөхний товч нь мэдрэлийн төгсгөлүүд огтолцсон их хэмжээний цэрлийг өдөөгч цэгийн нэг гинэ. Иймд хамтрагчдаа бэлгийн сэтгэл ханамжинд нөлөөлж болох хүчин зүйлсийн нэг юм байна. Судалгааны үр дүнгээр эмэгтэйчүүд хамтрагч эрэгтэйчүүдийн хөхний товчийг өдөөж чадвал сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Иймээс хөхний товч бол зөвхөн бие махбодын бүтцээр тогтохгүй мөн бэлгийн харилцаанаас таашаал авах хамгийн чухал хэрэгслүүдийн нэг болдог байна. Тэгэхээр энэ бүгдийг дүгнэж үзэхэд эрэгтэй хүнд хөхний товч хэрэгтэй юу гэвэл тийм гэж хариулах байна. Эрэгтэй хүний хөхний товч нь биологийн хувьд эмбрионы хөгжлөөс улбаалan бий болдог. Тодорхой үүрэггүй мэд харагдах мэдч мэдрэх талаас нь бэлгийн харилцаа болон соёлын талаас нь олон ач холбогдолтой байж болно. Хөхний товч нь биологийн үлдэгдэл гэдгийг бид ойлгосноос гадна орчин үеийн нийгэмд ч мөн гоо зүү бэлгийн харилцааны чухал элемент аж. Хэдийгээр зарим хүмүүс энэ биеийн хэсгийг илүүдэл гэж үзэх боловч түүний үүрэг ач холбогдлыг гүнзгий судлахад бидний өдөртмийн амьдрал цаашлаад хүний биологийн хөгжил нийгмийн хандлагыг ойлгоход тустай зүйл юм. Ингээд та эрэгтэй хүний хөхний товчны талаар юу гэж бодож байгаа сэтгэл хэсэгт үлдээгээрэй.